Нийслэлийн засаг даргын тамгын газар. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар үзүүлж байна. Иргэн та агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ хэрхэн оруулж чадах вэ? Гэр сууцаа дулаалах. Гэр байшин сууцаа дулааснаар аллагааны тоо багасж нүүрсний хэрэглээ 50% хүртэл хуваар буурах боломжтой. Та нэг удаа тодорхой хөрөнгө оруулалт хийн гэр сууцаа дулааснаар олон жил эдийн засгийн хэмнэлтээс гадна агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмрээ оруулж чадна. Сахилгаан халаагуур ашиглах. Монгол Улсын засгийн газраас авч хэрэгжүүлдэг шөнийн сахилгааныг тэглэх урамшуулалттай холбогдуулан сахилгаан халаагуур хэрэглэж агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах боломжтой. Стандартын шаардлага хангасан зуух ашиглах. Сайжруулсан зуух нь энгийн зуухтай харьцуулахад түлшийг 30 хүртэл хуваар хэмнэж, утааг 20-оос дээш хуваар бууруулдаг бөгөөд та сайжруулсан зуухаа гормын дагуу зөв галснаар агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмрээ оруулж чадна. Сайжруулсан түлш хэрэглэх. Засгийн газрын тогтоолоор 2019 оны 5 дугаар сарын 15-наас нийслэлийн төвийн 6 дүүрэг түүхийн нүүрсний хэрэглээг хоригдсантай холбогдуулан энэ өвлөөс эхлэн зөвхөн сайжруулсан түлш хэрэглэхийг иргэн аж ахуйн нэгжүүдийг уриалж байна. Сайжруулсан түлш нь түүхийн нүүрснээс илчлэг өндөр, агаар таях тоосон сарын хэмжээ бага гэсэн давуу талуудтай ба энэ өвлөөс эхлэн сайжруулсан түлшийг түүхийн нүүрсийн зах зээлийн үнээс хэтэрхүү үнээр худалдаалах юм. Иймд иргэн аж ахуй нэгж та бүхэн агаарын бохирдлыг бууруулах үйлсэд хувь нэмрээ оруулан зөвхөн сайжруулсан түлш худалдан авч хэрэглээрэй. Та бидний ухаалаг сонголт өөрсдийн болоод үр хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалж чадна. Нийслэлийн засаг даргын тамгын газар. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар.